Баруун хүрээ буюу шанхын хийд. Одоогийн Өвөрнгай аймгийн Бүрдсүмийн нутаг Ширээцагаан нуу гэдэг газар Шанхайн баруун хүрээ бол анх 1647 онд Өндөргийгийн зан базар анх үүсгэж орлуулсан ийм газар. Манай хийд тухайн үед байгуулагдах болсон нөхцөл шалтгаан монголчуудын ер нэгдэл дотоод энэ нягтралыг бий болгох тэгээд оюунлаг сэтгэлгээний энэ боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх энэ зорилгын үндсэн дээр Монголын язгууртан сурвалжлалтууд ард түмэн нэгдэж энэ бурхны яшныг бол судлахын зан үйлийг голчилж хөгжүүлж ингэж ирсэн. Автасаа хаан бол Эрдэнэзүйдийг байгуулсан байгаа шүү дээ. Тэр үед бол сайхан шүтэн сүм хийдүүдийг байгуулад хурал намын зан үйл байгаагүй байна. Бурхны шашны энэ гайхамшигт дотоод оюун ухааны энэ сайхан сан хөмөргийг бол их судлах тийм боломж нь нэгдэг байсан юм байна. Үүнээс хойш Өндөргийгийн зан базар Шанхайн баруун хүрээгээ анх байгуулад тэгээд эндээс хойш бол Монголын томоохон олон сайхан хийдүүд бүтээн байгуулсан. Ер нь бол өндөр өвгдийн 7 хүрээ байгуулсан гэдгийн хамгийн ууг нь энэ баруун хүрээ болох ийм түүхтэй. Шанхайн баруун хүрээ анх байгуулагдсанаас хойш 100 орчим жилийн дотор 4 удаа нүүдэлсэн байдаг юм. Хамгийн сүүлд 1700-аад оны дунд үед өнөөдрийн Өвөр хангай аймгийн хар хорин сум Шанхог Сайхан булгийн дэнж гэдэг газарт нүүдлэн ирснээс хойш дахиж нүгээгүй байдаг. 7 татсантай 4 аймагт хуваагддаг энэ шашин намын томоохон түүл байсан байдаг юм л да. Тухайн үеийн монголчууд бол юу гэж үздэг байсан гэхээр бол энэ бол манай Алтан уургийн голомтоо хаан сурвалжлалтуудын жилд хар сүлдэн дахих тэргээрээ бол өөрсдийн засал бүрмээ хийлэгдэг ийм байсан байдаг. Тэгэхээр энэ Алтан уург гэдэг бол Чингис хааны яг удам ухсааг л хэлж байгаа шүү дээ. Шанхын хийдэд Өндөргийгийн зан базар Чингис хааны дотоод хар сүлд болон Монголын сурвалжит түүхэн үеийн бичиг баримтуудыг авсарган хадгалуулснаас гадна өөрийн анхлан голом түүсгэсэн хүрээ хийдэ сайн сахиж яваарай гэж шавь нартаа захиж үлдээжээ. Чингис хааны хар сүлдний өргөөгөрт Монголын төрд гавьяа байгуулсан эртний үеийн жанжид улс төрийн зүтгэлтэн эрдэмтэн мэрэгдүүдийн хэрэглэж байсан хов тус хунараас гадна түүхийн сурвалжит бичгүүдийг сүм хийдтэн залж голомтонд он сахиулж хадгалаад хэрвээ ямар нэгэн байдлаар төр уймих дайн самун гарахаас тэдгэрийг маш богино хугацаанд зөөж тээвэрлэн аюулгүй газарт хүргэх унаа хөсгийг бэлэн байдалд байлгадаг байсан гэж өвгдийн ам дамжсан яриа байдаг. Өндөргийгийн зан базар баруун хүрээ хийдийн шашны эзнэр заларч олон жил бурхны шашин сүсэгтэн олны төлөө буян тусыг бүтээсээр насан өндөр болохоос өмнө Түшээд хан Ванжил дөржин хөвгөн Пунцэг равдан ноён лам хэмээн өргөмжлөн баруун хүрээний тэргүүнээр залжээ. Тэр цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор
баруун хүрээ хэмээн нэрлэх болсон юм. Энэ нь бас шанх уулын өвөр талд байрших болсноор шанхын хүрээ гэж хожим нэрлэгдэжээ. Тэнхүү баруун хүрээ нь их эзэн Чингис хааны Алтан ургийн угсааныхан Түшэт хааны хошууны шүтлэг бишрэлийн гол хийд байж иржээ. Шанхын баруун хүрээ хийдэд үе үлрэн залгамжилж залсан ноён ламууд нь Чингис хааны Алтан ургаас тодорч байсан зэрэгээс үцгэд Монголын төр шашны олон зууны үе үеийн түүхтэй салшгүй холбоотой. Тиймээс ч Чингис хааны хар цагаан сүлдийг залж тахидаг сүлдний өргөө хойд бурхны хэмээх эрхэм шүтээний цогцлбор байрладаг байжээ.